Өнөөдрийн зочноор байгаль орчин аялал жуулчлалын яамны уур амьсгалын өөрчлөлт гадаад хамтын ажиллагааны газрын дарга Бат Жаргал өргөдөө оролцож байна. Өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд хүргэе. За хоёулаа ярилцлага болохоор нөгөөдөр буюу одоо эх 5 дахь өдөр болох те Фарисийн хэлцээрийг хэрэгжүүлэх үндэсний зорилт чуулган болно. Энэ чуулганд Монгол Улс Сургуулийн элчин сайд нар болон гадаадын зочид дипломатууд тэгээд Монгол Улсын засгийн газар онцгой ачаал бүтлөгч Монгол Улсын ерөнхий сайд оролцох юм. Тэгэхээр яг л энэ чуулганы талаарх мэдээллийг үзэгчтэй өгөх. За тийм. Энэ Парисын хэлцээрийг саяхан батлаад Парисын хэлцээрт нэгдэн ороод түүнээс хойш Монгол Улс нэгдэн орсноос хойш бол одоо 3 дахь жилийн нөрөө үзэж байна. 3 жил. Тэгэхээр олон улсын түвшинд энэ Парисын хэлцээрийн хүрээнд хэрэгжилтэд яаж хангах вэ гэдэг улс орон болгоны өөрийн хувь нэмрээ тодорхойлоод нэгдсэн үндэсний байгууллагын уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцэд одоо бүртгүүлэх тийм үүрэг хүлээсэн байгаа. Тэр утгаараа өнгөрсөн хавар буюу 3 дугаар сард байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаалаар үндэсний хэмжээний энэ чиглэлийнхаа эрдэмтэд салбарын яамдууд олон улсын байгууллагын шинжээчид үндэсний зөвлөхүүдийн хамтарсан юм нэлээд томоохон ажлын хэсэг бүрдээд ажиллаад үр дүнгээ нэгтгэхэд тэгээд өчигдөр болсон засгийн газрын хуралдаанаар бол үнийг одоо албан ёсоор баталсан гэсэн үг. Тэгэхээр тэр арга хэмжээ маань үндэсний энэ тодорхойлсон хувь нэмэр одоо олон улсад бол Nationally Determined Contribution буюу энэ үндэсний оруулах хувь нэмэр гэж тодорхойлоод байгаа. За энийг олон улсын түвшинд болоод үндэсний хэмжээнд чуулганаараа энэ 5 дахь өдөр 22-ны өдөр одоо албан ёсоор зарлаад юу хийж хэрэгжүүлэх юм, олон улсын байгууллагуудын тусалцаа дэмжлэг оролцоо ямар байх юм, Монгол улсын засгийн газар бас юу хийх юм, юуг зорж байгаа, юунд хүрэх юм бэ гэдгийг олон нийтэд нээлттэй мэдээлэл хийж цаашдаа хэрэгжилтэн дээр бас хилцүүлгийн журмаар бид санал онолыг нэгтгэж дүгнэх ийм учиртай арга хэмжээ болгож байгаа юм. Фарисийн хэрэгэлцээрийг хэрэгжүүлэх үндэсний зорилтыг баталснаар ямар үр дүнтэй ач холбогдолтой болох вэ? Маш чухал асуудал. За тэгэхээр олон улсын би сая хэлсэн олон улсын түвшинд энэ байна улс болгон үр хүлээгээд ингээд хувь нэмрээ тодорхойлж байгаа. За тэгэхээр зэрэг энд бол маш олон зорилтууд, томоохон ажлууд бүр цаашлаад үндэсний хэмжээний бидний мега төслийн хэмжээнд томоохон төслүүд хэрэгжихээр хангагдаж байгаа гэсэн үг. Нөгөө талдаа энэ өнгөрсөн жилүүдэд болоод одоо яг хэрэгжиж байгаа парламент засгийн газрын хэмжээнд Монгол улсын баталсан бодлогын баримтчгууд дээр хэрэгжилт хангагдахад ямар үр дүн гарах вэ? Хүлэмжийн хийн ялгарл хэдэн хувиар буурах вэ гэдгийг тооцоолсон юм баримтж байгаа. Тэгэхээр хэрэгжилтийг дагаад мэдээж биднэрт санхүүгийн асуудал яригдана. Хамгийн чухал асуудал. За нөгөө төгөр технологийн асуудал байдаг. За бас чадварын асуудал байдаг. Энэ гурван чухал асуудлууд бид олон улсын оролцоотойгоор нэгэнт энэ хөгжсөн орнууд бас өөрийн тодорхой хэмжээний том хувь нэмэр оруулна гэдээ хүлээсэн байдаг. Том санхүүгийн боломжуудыг бас амласан байдаг. Уур амьсгалын ногоон сан гэдэг санхүүгийн механизм болох одоо тэр том санг байгуулад тэндээ томоохон хэмжээний санхүүжилтийг хуримтлуулад эхлээд зарцуулаад Монгол улс өргөөжийг хүртээд эхэлсэн байгаа. Тэгэхээр төсвөөс санхүүжээд хэрэгжүүлэхэд бас хүндрэлтэй байгаа тэдгээр асуудлууд том төслүүд аж ахуй нэгжийн санаачилсан төслүүд оролцоо энэ бүхэн маань өөрөө санхүүгийн хувьд дэмжлэг аваад технологи дамжуулалт технологийн хувьд бас дэмжлэг аваад өөрөөр хэлбэл бас мөн тал түүнд оролцогч талууд чадвах хүний нөөцийн чадварыг боловсрууд сайжруулахад хөгжүүлэхэд бас дэмжлэг өгөх. Энэ бүх оролцоо нэгэн зэрэг нэг дор хангагдаад өөрөөр хэлэх юм бол энэ NDC буюу энэ баримт бичгэнд орсон үйл ажиллагаагаа санхүүгийн тал дээр олон улсын дэмжлэг авах одоо боломж бас нэг талаар нэгднэ гэсэн үг. Нөгөө талдаа Монгол улс өөрөө засгийн газар үүрэг хүлээгээд хэрэгжилтэд хангаад 5 жил тутам энийг шинжилж сайжруулад тайлагнаад ингээд явах учиртай юм байна. За Парисын хэлцээр хэрэгжих үндэсний зорилт гэдэг маань ерөнхийдөө бол одоо би ойлгохдоо уур амьсгалын өөрчлөлтийг одоо бид сааруулах. Тий, түүнд дасан зохицох. Тэгэхээр энэний санхүүжилт буюу одоо энэ технологи та түрүү ярьж байна л да. Тэгэхээр энэ санхүүжилт нь хаанаас аль улсууд оролцож байгаа юм? Хичнээн орн яг энд хамрагдаж байна. За энэ Парисын хэлцээрийг одоо яг саяхан батлаад үндэснийхээ хэмжээнд засгийн газраар хэлцээд ингээд нэгдээ орсон нүүбийн гишүүн 200 гаруй улс орн нэгдээ орсон байж байгаа. За үүн дотор бол бас ийм категоритой ялгаа заагтай хувь нэмэр нь хөгжсөн улс орнууд бол одоо өндөр хөгжилтэй улс орнууд одоо Герман, Франц
нар унтлагчдад ард тус гэх мэттэй бидний мэддэг. Тэд нар бол илүү өндөр хэмжээнд санхүүгийн хувьд одоо гол түлхэгц санхүүжилт дэмжлэгийг үзүүлж тэр нь бол нэгдсэн байдлаар санхүүгийн механизм болоод уур амьсгалын ногоон санд хоримтлагдаж төвлөрөөд тэнд хөгжиж байгаа орнуудын хүлэмжийн хийгийн ялгаруулалтыг бууруулах энэ уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хийж байгаа үйл ажиллагааг санхүүжих мөн зөвхөн сааруулахад биш нэгэнт явагдаад байгаа энэ уур амьсгалын өөрчлөлтөд дасан зогсох чиглэл дээр бас тал хувийн бас санхүүжилтийг бол дэмжиж төслийг хэрэгжүүлэх замаар ингэж оруулнаа гэсэн ийм үндсэн ийм схем механизм ажиллаад эхэлсэн байж байгаа. Үндсэндээ бол анх том амлалт, том зорилт тавьж энэ Парисын хэлцээрийг баталж явах үед бол жилд 100 тэрбум Америк долларыг хоригдлуулан хөгжиж байгаа орнуудын дэмжлэг болгож зарцуулна гэсэн том амбицтайгаар одоо үйл ажиллагаа эхэлсэн. Одоо ингээ 2020 он одоо ингээ утгагүй гарлаа. Эндээс яг үндсэн хэрэгжилт маань эхлээд 2030 он гэхэд бол одоо тэр зориод байгаа том үр дүнгууд бол гарнаа гэсэн ийм зорилгыг агуулж улс орн болгон өөрсдийнхөө хүчин чармайлтыг гаргаж ажиллаж байгаа. За манай улсын хувьд бол юуны уур амьсгалын ногоо сангаас бол бас нэлээд тэргүүлэх хийнэнд чамлахааргүй олон төслүүдийг батлуулаад амжуулаад ингээм амжилттай хэрэгжээд эхэлсэн байж байгаа. За одоо бас шийдлээ хүлээгээд хуралд нь ороод батлагдахаар хүлээж байгаа энэ төслүүд байж байгаа. Зөвхөн уур амьсгалын ногоон сан гэлтгүй энэ дэлхийн өнцөг болон бүрт хоримтлагдсан боломжууд бас их биелэлтэй уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр тэр чиглэлүүдээр бас идэвхтэй хүчин чармайлт гаргаж Монгол Улсын газар ажиллаж байна. За одоо энэ NDC гэдэг энэ баримт бичгээ бид нар энэ үндэсний тодорхойлсон хувь нэмрээ батлаад гарангууд хэрэгжилтэн дээр нь одоо жишээ нь өнөөдрөөс эхлээд бас өмнө ч бас яригдж ирсэн яаж хэрэгжүүлэх вэ? Тэрэн дээр тусламж дэмжлэг үзүүлэх, хамтарч ажил хийгээд олон улсын байгууллагууд бол хамтарсан төслийн саналаа бол ярилцаад эхэлчихсэн ийм үр дүнтэй энэ нөгөөдрийн чуулганыг хөтөж байгаа. За уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан тусгай элчийн хувьд та бол илтгэлтэй юм байна те энэ чуулган. Энэ бас өөр бас батчарал гэж байгаа. Манай улсын газрын уур амьсгалын тусгай элч гэж тийм. Зөв. За тэгээд яг энэ чуулганыхаа талаар бас мэдээллүүдийг хүргэе те. 11-р сарын 22-ны өдөр Шангрила зочд худалдуулах юм байна. Хичнээн зочид оролцсон үлээ яг нийтдээ. За 300 орчим зочид оролцохоор бүртгүүлээд баталгаажуулсан байж байгаа. Гадаад улс орноос байгууллага олон улсын байгууллагуудын төлөөлөл болж одоо 20 гаруй зочид ирж байна. Монгол улс суугаа элчин сайд нар болон олон улс болоод дипломат төлөөлөгчийн газруудын төлөөлөл нийлсэн одоо ингээд 60 гаруй төлөөлөл оролцохоор бүртгүүлж бэлтгэл хангаж байна. Энэ олон улсын байгууллагууд өндөр ачаал бүгд гэж оролцож байгаагийн учир нь бас энэ уур амьсгалын өөрчлөлтүүд мэдээж дэлхийн асуудал, глобал асуудал. Зөвхөн Монгол улсын асуудал биш. Нөгөөтэйгүр энэ дэр олон улсын байгууллагууд яаж хамтарч ажиллах вэ гэдэг асуудал бас ярилцсан юм. Яаж дэмжлэг үзүүлж болох вэ? Яаж хамтарч ажиллаж, юун дээр ажиллах болохоор хамгийн гол бас нэг зорилгын нэг хэсэг нь бас үүнд оршиж байгаа. Мөн явцын одоо ажил нь хийгдэж байгаа. Үр дүн гарч байгаа төслүүд байгаа олон улсын оролцоотой. Энэ бас туршлагаа хуваалцах. Шинээр олон төслүүд зэрэг эхлэж байгаа учраас тэрийгээ бас уялдуулах, аливаа нэгэн давхардал гарахаас урьдчилан сэргийлэх. Нөгөөтэйгүр бас хоосон бас чухал асуудлууд үлдчихвэ гэдэг тэр хийдлээс бас зайлсхийх ийм зорилгоор бол нэг дор ингээд бүгд бүх зүйлсээ ярилцж байгаа. Зүгээр ач холбогдлын хувьд бол бас нэг том ач холбогдол Монгол улс өөрөө энэ уур амьсгалын өөрчлөлтөд нэрвэгдэж байгаа уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөл хамгийн ихээр тусч байгаа эмзэг улсын тоонд орж явдаг. Эмзэг ихний 10 улсын тоонд мэдээж их газрын хураа уур амьсгалтай. За тэрэн дээр нэмээд дэлхийн дулаар дэлхий дээр дунджаар 0.8 Цельсиэр явагдаж байхад Монгол улсад түүнээс 3.3-аас илүү хувиар буюу 3-аас илүү дахин их буюу 2.4% хэмжээнд 4 Цельсиэр илүү дулаар л явагдаж байгаа. Тэр нь болохоор зэрэг сөрөг нөлөө нь одоо усны хомсдол бий болох, хураашл нэмэгдэх. За тэгээд болох ёстой байгалийн үзэгдэл, экосистемийн үзэгдэл маань цаг хугацаанд биш, цаг хугацааны өмнө эсвэл хойно эсвэл тэр байх ёстой хэм хэмжээнд алдагдаж байгалийн гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэх. Ийм их сөрөг нөлөөлөл за цаашлаад мэдээж хүний эрүүл мэнд, бизнес эдийн засгийн сөрөг нөлөөллийг үл бидэнд одоо дуртахаас өөр аргагүй ийм олон сөрөг асуудлыг шийдэхийн тулд олон асуудал нэг доороо шийдлээ хүлээсэн ийм арга хэмжээ болохоор.
За уур амьсгалын өөрчлөлт гэдэг нь манаас хүлэмжийн хий ялгаруулалт бас нөлөөлж байгаа тийм. Тэгэхээр одоо энэ Парисын хэлцээр хэрэгжүүлэх үндэсний зорилт чуулган болно. Тэгээд манайх одоо улс энд нэгдснээр манай улсыг ямар үүрэг хүлээж байгаа вэ? Энэ хэлээд байна. За энэ нэг талаараа үүрэг, нөгөө талаараа бидний бас зорилт юм байгаа. Зорилт. Өнөөдөр манай эрдэмтэд үндэсний эрдэмтэд олон улсын шинжээчд ажлын хэсэг гаргаас түрүүний хэлсэнчлэн гаргаж ирж байгаа тэр тоо баримт бодлого бол юунд чиглэж юуг үнэлж чинь гэхээр зэрэг Монгол улс засгийн газар парламентаас баталсан боримт бичгүүдийг хэрвээ хэрэгжилт нь хангагдаад тодорхой үр дүн төрөх юм бол хөдөлмжийн хин ялгарл юу ч хийгээгүй ямар нэгэн алхам хийгээгүй байснаас энэ хэмжээнд буурах юм тухайлах юм бол тодорхой жишээлбэл 2015 онд бид нэр зорилт тов нэмэр гэж гаргаж ирсэн. Одоо Парис хэлцээр яг нэгдэн орж ирэх үед Монгол улс нэг ийм хийчих гээд байна гэдэг. Тэр нь бол 15 он буюу одоо 14% хөлөмжийн хий ялгарлаа бууруулнаа гэж зорж ирсэн. Бид нэр эргээд харахад өнөөдөр 3-4 жилийн дараа эргээд харахад тэр богинохоо хугацаанд бол сэргийгдэх хэрчим хүч, нарны сахилгын станц, салхин парк ингээд тодорхой нэгэн агц томоохон төслүүд хэрэгжлээ. Тэрийг тооцоолоод за мөн хөлөмжийн хий ялгарлтыг бас шингээдэг хүчин зүйлсүүд байна. Одоо чинь ой шингэлт. За тэр болгоныг тооцоод эмчлийн хувь шинжилж гаргаж байгаа тэр тодорхойлсон хувь нэмэр гэдэг дээр бол 22.3%-аар 2030 он хүрэхдүүл энэ манай бодлого хөтөлбөрүүд хэрэгжихдээ хөлөмжийн хий ялгарл буурах юм байна гэж харагдаж байгаа. За мэдээж манай хүмүүс бас асуудаг энэ хамаагүй өндөр тоо юу бид нэр нүүрсний хэрэглээд авангаалсан эрчим хүчийн энерги гаргаж байгаа улс энэ байна бас хязгаарлагдаад хүндрэл гарах уу тий бас эрсдэс уур амьсгалтай. Энэ бол бас тийм биш. Үндсэндээ бол нүүрсийг Монгол улс огт хэрэглэхгүй гэж байгаа юм биш. Илүү сүүлийн үеийн сайн технологиг нэвтрүүлж илүү боловсронгуй дэвшилтэт үйл ажиллагаануудыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нэвтрүүлэх тухайлх юм бол одоо үр дүнгээ өгөөд эхэлж байгаа сайжруулсан төрөлчний Улаанбаатар хотод түүхийн нүүрсийн хоригдоо сайжруулаад хэрэгжилж байгаа. Гэх мэтчлэн ийм шин технологиудыг олон улсын энэ хөгжлийн дэмжлэгээр бид нэр нэвтрүүлнэ гэсэн тийм том эерэг ач холбогдол нь оршиж байгаа. За энэ тэгэхээр Парисын хэлцээр хэрэгжүүлэх үндэсний зорилт арга хэмжээ чуулганаас бол нэлээд үр дүн гарна гэдэгт бол та бүхэн итгэлтэй байгаа те бид ч бас итгэлтэй байна. Одоо хоёулаа байгаль орчин аялал жуулчлалын яамны та бол одоо уур амьсгалын өөрчлөлт гадаад харилцааны хамтын ажиллагааны газрын дарга хийж байгаа. Тэгэхээр бас одоо энэ өөрийнхөө яг эрхэлж байгаа ажлын талаарх мэдээллийг бас үзэгчтэй өгөхгүй. Тий. Манай байгаль орчин аялал жуулчлалын салбарт бол одоо нийтдээ 25 олон улсын төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байна. За цаашлаад энэ уур амьсгалтай холбоотой төслүүдийн тоо хэмжээ бид зохицуулт бол нэмэгдэнэ. Зөвхөн энэ салбартаа бид нэр хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүд бол зөвхөн манай салбарт гэхээс илүүтэйгээр манай яамны гол зохицуултыг шаардсан ажлууд л байгаа. Үндсэндээ уур амьсгалын өөрчлөлттэй одоо хөлөмжтэй холбоотой жишээ нь эрчим хүчний салбар, хөдөө аж ахуйн салбар. За энэ бүхэн дээр байгаль орчин аялал жуулчлалын яам үндсэн зохицуултыг хийж мэдээлэл болон мэрэгжлийн бүх боломжийг нээж олон улстай холбох гүүр болж яг хэрэгжилтэн дээр бол боломжийг нээж ажиллаж байна гэсэн үг. За тэгээд яг яамны түвшинд бол бодлого боловсруулах болон бодлогын хэрэгжилтэн дээр хоёр талтай ажиллаж байна. Хамгийн сүүлийн үед Монгол Улсын засгийн газар уур амьсгалын үндэсний хорог байгуулж дахиж шинжилэн байгуулж байгаль орчин аялал жуулчлалын сайд дарахлуулан ажиллаж байна. Бусад холбогдох яамны эдийн сайд нарын гишүүнчлэлтэй ингэж ажиллаж байгаа. За энэ бол олон талын оролцоо байдаг учраас салбар болгоны оролцоог тэгшүүдлээр хангаж зохицуултыг хийх үндсэн нэг юм том механизм болоод одоо идэвхтэй ажиллаж байна. Энэ дээр бол одоо нарийн бичгийн газрын үүргийг энэ уур амьсгалын өөрчлөлт гадаад хамтын ажиллагааны газар хариуцж байна. За яг хэрэгжилт тал дээр хэрэгжиж байгаа төслүүд дээр бас зохицуултын үүрэг эргэж мониторинг хийх дараачийн шинээр төслүүд нэвтрүүлэхэд бас бодлогын дэмжлэг үзүүлэх тал дээр энэ манай газар ажилтгаа ямаа төлөвлөж. За баярлалаа. Ингээд та хоёрын ярилцах цаг өндөрлж байна. Баярлалаа. Ирэх үзэгчтэй манай өнөөдрийн зочноор байгаль орчин аялал жуулчлалын яамны уур амьсгалын өөрчлөлт гадаад хамтын ажиллагааны газрын дарга Хандажавын Батжаргал өргөдөө оролцож Парисын хэлцээр хэрэгжүүлэх үндэсний зорилт арга хэмжээ чуулган адил тарах тодорхой мэдээллийг та бүхэндээ өргөдлөө.